Мөн өнөөдөр зээлийн мэдээллийн сангийн тухай хууль улсын хурлаар батлагдлаа. Ингэснээр харж гсаалт байхгүй болж зээлийн хүү буурч байгаа гэж хууль санаачлагч тодтоглоо. Энэ нь бол нэг өсний эрэг талууд нь харж гсаалт гэх зүйл байхгүй болж байгаа гэсэн ойлгож болно. Хоёрт нь онооны систем шилжиж байгаа. Онооны систем шилжсэнээр давуу талууд нь нэгдүгээр харж гсаалт бид түрээс байхгүй болно. Хоёрт зээлийн хүү буурах суурь нөхцөл үүсэж байгаа. Энэ ямар хамаатай вэ гэвэл нийт зээлийн бүтцийг харуул, хүүгийн бүтцийг харуул 63% нь бол хадгаламжийн хүү, их үүсвэрийн зардал, 15% нь эрсдлийн зардал, 22% нь урсгал зардал гэж байгаа. Тэгэхээр бид нэр энэ 15% эрсдлийн зардал дээр тодорхой хэмжээний хэмнэлт хийж болно. Яагаад гэвэл тухайн иргэнийг шууд онооны системээр эрсдлийг үнэлж байгаа. Одоо яаж байна гэвэл сайн зээлдэгч болон муу зээлдэгч нэг ялгаж чадахгүй байгаа. Тэгэхээр банк яадаг вэ гэхээр бүгдээрэнд нь өндөр хүү тавьчихдаг. Тэгээ магадгүй 4-5% нь төлөхгүй байгавал өндөр хүүгээрээ тэр шархаа нөхөр гэсэн ойлголт тавьж байгаа. Тэгэхээр одоо тэр байхгүй гэж ойлгож болно. Мөн барьцаа хөрөнгөний шаардлага өөрөө буурна. Яагаад гэвэл өндөр оноотой иргэн санхүүгийн сахилга баттай иргэн тэртээдэргүй зээлийг төлөх юм чинь заавал барьцаа хөрөнгө шаардлага байхгүй гэсэн тийм логик явж байгаа. За цаашлаад цаг хугацаанд зээлээ төлөөд байгаа иргэдийг илүү урамшуулдаг болно. Ямар зарчмаар вэ гэхээр нөгөө иргэн тэртээдэргүй санхүүгийн сахилга баттай юм чинь илүү бага хүүтэй, урт хугацааны барьцаа хөрөнгөний шаардлага нь илүү уян хатаар хандах тийм нөхцөл үүсэж байгаа. Мөн банкуудын хооронд өрсөлдөөн бий болж байгаа. Өнөөдөр ямар зарчмаар яваад байна гэвэл банкуд тухайн иргэний бүх мэдээлэл дотооддоо байгаад байдаг. Өөр нэг банкнд очиод зээл авъя гэвэл санхүү үйлчлэг авъя гэвэл нөгөө банкуд тэр мэдээлэлээ хуваалцдаггүй. Тэгэхээр тэр банкны л шаардлагын дагуу хамааралтайгаар зээл авдаг. Тэгвэл оноотой болчоор нөгөө иргэн яах вэ гэвэл дуртай санхүүгийн байгууллагад очиод би ийм өндөр оноотой иргэн байна. Хэн надад зээл олох вэ гэвэл банкуд хоорондоо өрсөлддөг болно.